Сайн байцгаана уу? Намайг Мөрөн гэдэг. Өнөөдөр би та бүхэнтэй зохиолч Дэвид Бекхэм бичсэн Latte Factor номноос авах хамгийн чухал 4 санааг хуваалцах гэж байна. Тэгэхээр Latte Factor ном маань хувь хүний санхүүг сайжруулахад чиглэсэн маш үн цэнтэй зөвлөгөөнүүдийг энгийн сонирхолтой аргаар бичсэн гайхалтай ном байсан. Хэрвээ та энэ номыг уншаагүй бол заавал уншаарай гэж зөвлөмөр байна. За ингээд нэгдүгээр санаа. Мөнгөний асуудлыг хизээж орлого шийдэхгүй гэдэг санаа байсан. Өөрөөр хэлэх юм бол хүмүүс одоо байгаа орлогоо хэрвээ би ахиулчих юм бол эсвэл цалингаа нэмүүлчих юм бол би энэ мөнгөний асуудлаас гарнаа гэж боддог. Гэтэл энэ мөнгөний асуудал яагаад бий болсон юм бэ? Тэгэхээр мөнгөний асуудал гэдэг бол олж байгаа орлогоосоо их зарцуулалт хийгээд хахад бий болдог зүйл. Нэг удаа олсон орлогоосоо ихийг зарцуулаад мөнгөний асуудал бий болчдоггүй. Энэ нь хүний дадал зуршилтай шууд холбоотой байж байгаа. Өөрөөр хэлбэл дандаа олсон орлогоосоо давж зарцуулалт хийдэг, ирээдүгээсээ зээл тавьдаг ийм одоо хандлага нь мөнгөний асуудлыг бий болгодгоо гэсэн санаа байгаа. Тэгэхээр хүний орлого нэмэгдээд энэ одоо буруу дадал зуршил нь хэрвээ засагдахгүй бол мөнгөний асуудал нь л томордог. Өөрөөр хэлэх юм бол орлого ихсхийн хэрээр асуудлууд нь томорч идэг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ мөнгөний асуудлаас одоо салъя гэх юм бол хамгийн түрүүнд энэ өөрийнхөө буруу дадал зуршилтаар ажиллаарай гэдэг санаа бол маш зөвтэй хэрэгтэй санаа байсан. За ингээд хоёрдугаар санаа нь таны санхүүгийн асуудал та санаа тавих үүрэгтэй гэдэг санаа надад маш их таалагдсан. Тэгээд энэ санааг илэрхийлэхдээ хүний эрүүл мэндэд жишиж зөвөрлөж бичсэн нь маш сонирхолтой байсан. Яагаад тэгэхээр хүний эрүүл мэнд гэдэг бол хүнээс өөрөөс нь 100% хамааралтай байдаг. Бид нар хэн нэгнийг за миний өмнөөс нэг цаг тасгал хийгээрээ, миний өмнөөс эрүүл зөв хооллоорой гэдгөө шүү дээ. Яг үүнтэй адилхан хүний хувийн санхүү гэдэг бол зөвхөн өөрийнх нь асуудал байдаг. Хоёрдугаар санаа нь юу вэ гэхээр эрүүл мэнд гэдэг бол гинэт тохиолддог зүйл ерөөсөө биш. Харин өдөр тутмын дадал зуршил хэвшлэр энэ хүн эрүүл одоо эрч хүчтэй байх хэсэг нь тодорхойлогдчихдаг. Яг үүнтэй адилхан гинэт нэг өдөр одоо санхүүгийн бие даасан байдалд хүрдэг. Одоо гинэт ийм одоо хүссэн хэмжээний орлого баялагийг бий болгоно гэж бол хизээж байхгүй. Энэ бол та өдөр тутам өөрийнхөө хувийн санхүүгийн төлөө яг ямар үйлдэл ямар одоо дадлуудыг хэвшүүлсэн бэ гэдгээс шууд шалтгаалж яадаг. Энэ санаа бол надад маш их таалагдсан. Тэгээд хүмүүс одоо юу гэдгийг гэр бүлийн санхүүг манай нөхөр мэднэ, эхнэр мэднэ, эсвэл одоо ээж аваасаа хамааралтай тий ээж туслана, аав туслана гэдэг бодолтой байж идэг. Тэгвэл тийм бишээ. Энэ санхүүгийн одоо хувьд бие даасан байх асуудал бол зөвхөн таны асуудал байдаг юм шүү. Яг таны эрүүл мэндтэй ижилхэн гэдэг санаа байсан. За дараагийн чухал санаа бол энэ номны нэр болох Latte Factor гэсэн санаагаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Starbucks-т нэг кофе $4.50 байдаг юм байна. Тэгэхээр өдөр болгон одоо ажлын 5 өдөр энэ кофе уух мөнгөө хадгаламжинд хийгээд авах юм бол энэ нь жилийн дараа $1200, 40 жилийн дараа хуримтлагдсан хүүгийнхаа одоо хүчээр хагас сая доллар болж байгаа одоо ийм үр дүнг харуулдаг. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр ийм жижигхэн одоо мөнгийг та хэмнэхэд энэ нь эргээд 20 жилийн дараа 30 жилийн дараа маш гайхалтай том үр дүнг бий болгох юм шүү. Тэгээ энийг бодоод үзэхээр яаж би 40 жилийн турш одоо өдөр болгон $4.50 хураах юм бэ гэж бодож болно л та. Тэгэн гут яг үнэндээ бид нар энээс их зардлыг өдөр тутам ямар ч бодлогогүйгээр гаргаж л байдаг. Тэгээд энэ нь заавал одоо та кофе пити юу үргэлж одоо химнэж амьдрах гэсэн үг юусоо биш. Зүгээр л ийм жижигхэн өөрчлөлтөөс энэ хуримтлалын хүчээр та санхүүгийн амжилтанд хүрэх юм шүү гэдэг одоо номны гол санаа агуулгадж байгаамаа. Дараагийн хамгийн чухал санаа нь юу байсан бэ гэхээр та баян амьдрахын тулд
заавал баян байх албагүй гэдэг санаа байсан. Энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр хүн одоо баян амьдрын гэдэг нь их мөнгөтэй амьдрахыг юусоо хилдэггүй маа. Яг үнэндээ бид нар мөнгөөр юу хийх гээд байгаа. Тэгээд хүмүүсээс та мөнгөөр юу хийх вэ гэд асуухаар байшин авна, машин авна, за нэг ийм юмтай болно гэж хариулаад идэг. Гэтэл яг үнэндээ бидний одоо амьдрч байгаагийн гол зорилго бол энэ амьдралыг дурсамж дүүрэн аз жаргалтай сайн сайхан өнгөрүүлэхэд л оршдог шүү дээ. Тэгээд энэ номон дээр өгүүлсэн гол санаа нь юу байсан бэ гэхээр бид нар яах гэж мөнгийг цуглуулах хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт эрх чөлөө, хоёрдугаарт адал явдал, гуравдугаарт сайн сайхан дурсамжуудын төлөө бид нар мөнгөө хуримтлуулах хэрэгтэй. Эдгээр зүйлсэд бид нар мөнгийг зарцуулж аз жаргалтай сайхан амьдралыг бүтээх хэрэгтэй юм а гэдэг санаа надад маш их таалагдсан. Тэгээд номын гол дүр болох Зои гэд эмэгтэй байдаг. Тэгээд Зоёс номын өөр нэг гол дүр болох Хенри асуудаг. Чиний мөрөөдөл юу вэ гэд. Тэгсэн Зои би мэргэжлийн гэрэл зураг авахыг хүсдэг гэж хариулдаг. Тэгээд одоо чи мэргэжлийн гэрэл зураг авдаг уу гэсэн чинь үгүй би мэргэжлийн зурагчин болж чадаагүй. Мэргэжлийн гэрэл зурагчин бэлтдэг дугууланд би явмаар л энэ. Тэгээд энэний үнэ нь $600 гэсэн. Тэгээд одоогоор надад яг ийм хэмжээний одоо зарцуулах тийм боломж алга байна. Тийм болохоор би боломжтой болсон үедээ би энэ дугууланд явнаа гэж хариулдаг. Гэтэл Хенри юу гэж хариулдаг вэ гэхээр чи мөрөөдлөөрөө амьдрахын тулд одоо заавал хизээ нэгэн цагийг хүлээх юусоо шаардлага байхгүй. Чи энэ Latte Factory-г ерөөсө 6 сар л хэрэгжүүлэхэд чи энэ мөрөөдөлтөд хүрэх юм биш гэж хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол өдөр болгон $4.50 хуримтлуулаад ахад 6 сарын дараа $600 болно. Ингээд мэргэжлийн гэрэл зурагчдын дууландаа явах боломжтой болж байгаа гэсэн үг. Тэгээ яг үүн шиг биднэрт маш олон мөрөөдлүүд байдаг. Тэгэхээр тэр мөрөөдлүүдтэй бид нар хизээ нэгэн өдөр хүрнэ гэж юусоо бодохгүйгээр яг одооноос кофе авах мөнгөө л цуглуулад ахад бид нар мөрөөдлөөрөө амьдрах юм боломжууд бүрддэгэ гэдэг энэ санаа надад маш их таалагдсан. За ингээд цаг гарган миний видеог үзсэн та нартай маш их баярлалаа. Нэг мэдээ дуулахад ажил хэрэгч бүсгүйчүүд гээд бизнес болон хувийн хөгжил, санхүү, бизнес дээр одоо зөвлөгөө өгдөг ийм групп байж байгаа. Тэгээд 7 хоног болгон одоо ийм хэрэгтэй номнуудын таймер лайв хийж байгаа. Энэ 7 хоногт бол Latte Factory номын таймыг бол лайваар явна. Хэрвээ та энэ группт орж амжаагүй бол яг одоо энэ видеоны description хэсэгт байгаа линкээр ороод хүсэлт явуулаарай. Тэгээд удахгүй Latte Factory номынхаа таймаар уулзцгаая.